За Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал Монгол улсын үндсэн хуулинд заагдсан байдаг нэг нь үзэл баримталтай төслийг энэ 2026-аас 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөнөөс хассан байна. Энэ хасъя гэж хасаагүй болов гэж бодож байна. За яагаад гэвэл энэ бол 333 нуур, 1 нуур, 1 сум усны хуримтлал төслийн байгаа юм. За бид энийг заавал энэ хөгжлийн төлөвлөгөөн дотор хийх ёстой. Яагаад гэвэл 2050 он гэхэд Монгол улсын мөнх цас мөсөн гол үндсэндээ хайлж дуусна гэж эрдэмтэд тогтоосон байна. За хамгийн түрүүнд отхон тэнгэр хайрхан сутай хайрхны мөнх цас мөсөн гол урсаж байхгүй болох юм. Ингэхээр яах вэ гэхээр ховд гол дасрах аюулт. Ховд гол дасрах юм бол их нууруудын хотхор тэр чигээр усгүй болно. Энэ бол Монгол улсын экосистемийн суурил эндээс эхэлж байгаа. Тэгэхээр бид нар энийг урьдчилан сэргийлэх ёстой. Урьдчилан сэргийлэхийн тулд энэ 333 нуур, 1 нуур, 1 сум гэдэг энэ төслийг манай эрдэмтэд холбогдох байгууллагын гаргаж ирсэн. За энэ бол зураг төсөвтэй. Зураг төсвөнд би та нарт ингээд харуулъя л да. Зураг төсөвгүй гэж бодоод хассан байх магадaltaй. Энэ зураг төсөвтэй. За амжилттай хэрэгжиж байгаа бас жишээ баримттай ховдод хэрэгжиж байна. Нэг нь Багнуурт. За ингээд бид нар үгүй бас хажуугаар нь бид нар мөнх цэвдэг нь үгүй болж байна. За мөнх цэвдэг үгүй болж хайлж урсах юм бол бэлчээрийн цөлжилт ихснэ. Бэлчээр үгүй болох юм бол Монгол улсын оршин тогтнохын үндэс болсон бэлчээрийн мал аж ахуй малчин хоёр үгүй болох юм аа. Тэгэхээр бид энэ дээр анхаарах хэрэгтэй. Яаж анхаарах вэ гэхээр энэ хөтөлбөрийг дэмжих ёстой. Энэ хөтөлбөр тэгтээ ерхий сайдад төсвөөс мөнгө авахгүй байхгүй юу? Байгаль орчны яамны усны газар холбогдох байгууллагууд мэрэгчлэтнүүд нь Азийн хөгжлийн банкнаас 56 сая доллар авахар болоод 5 сая доллар нь буцалтгүй тусламжаар орж ирэхээр болсон. За ил нуур цөрм нь болохоор хангаан бүсэд хийгдэн, газрын гадраг дор ус хуримтлуулах нуур нь болохоор говийн бүсэд хийгдэх учиртай юм. Маар гэдэг дэлхий дээр 1800 хүн байдаг газрын доорх усны хуримтлал Багнуур дүүрэгт бид амжилттай хийцэн байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийг оруулж өгөх ёстой. За ерөнхий сайд сая хэлсэн үгэндээ 90 оноос хойш төгрөгийн ханш 44 дахин унсан, үнгүйтсэн. Энэ юунаас болсон бэ гэхээр үндэсний үйлдвэрлэлгүйгээс болсон гэсэн үнэн. Үндэсний үйлдвэрлэл хөгжихэд, аливаа үйлдвэрлэл хөгжихэд ус хэрэгтэй. Ер нь ус бол амьдралын их булаг оршин тогтнохын үндэс шүү дээ. Тэгэхээр бид энэ үзэл баримтлалдаа энэ баримтын бодлогын бичигтээ энэ 333 нуур, 1 нуур, 1 сумыг оруулж өгөөч. Азийн хөгжлийн банк ямар тохиолдолд бидэнд мөнгө өгөх вэ гэхээр бидний энэ хөгжлийн төлөвлөгөөнд оруулсан тохиолдолд, дээрээс нь засгийн газар хүсэлтэд тавьсан тохиолдолд энэ бол орох ёстой. Тэгээд ч 26 он бол Монгол улсын дэлхийд цөлжилтийн эсрэг манай улсын манлайлал дор COP17 хурал зохион байгуулагдах ёстой. Тийм учраас бид нар энэ төслийг энэ хөтөлбөртөө заавал оруулах ёстой. Тэгээ би хассан үндслийн сонсомоор байна. Ямар учраас энэ төслийг хассан юм бэ? За, Зандаа шатаар ерхий цаад хариулъя. За, мөнх ойлголон гишүүнэ. Энэ нэг сум нэг нуур төсөл бол илүү арга хэмжээр рүү чиглэсэн төсөл гэж үзээд сум орон нутаг болгоны хэрэгцээ шаардлага, хүн малын тоо, толгой, тэгээд түүндээ нийцүүлсэн наривчлсан байршлыг сонгох шаардлагатай. Ингээ энэ гэж сонгосны үр дүнд үе шаттайгаар улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгаж явах зүйтэй гэж үзээд энэ улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт бол тусгаагүй. Яагаад тэгэхээр энэ төслийг эдийн засгийн хөгжлийн яамд байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ирүүлэхдээ яг аль аймаг суманд усны нөөц хангамж муу байгаа, айлт нь сайн байгаа гэдгийг наривчлсан байршлаар хэвлээгүй. Хуулиараа нөгөө наривчлсан байршил хаана хэрэгжих үү нөгөө тээзүүчин тэрүүгээрээ тодорхойлох хэрэгтэй. За оюутлогын интерес бол говийн усны төслийн төр дээр мөнгө санхүүжилээ тээзэм тэрэгдээ явж байгаа нөгөө говийн усны төслүүд бол хэрэгж. Тэгтэл говийн усны төслийг уйлдаж хэрэгжих шаардлагатай байна. Яагаад тэгэхээр химэл нуур цөөрм үсгээс голоод юм чи. Тэгтэл хангаан бүсэд жишээлбэл голтой, нууртай сумууд байна шүү дээ тийм ээ. Тэр чинь ингэж ялгаж яахгүй л бүгдийг 330 сум гээд ингээд хавтгааруулчих болохгүй. Үе шатаа хэрэгжүүлэх ёстой. Ийм учраас наривчлсан тээзүү, наривчлсан байршил энэ бүхнийг
улсын хөгжлийн жилийн төлөвийн тусгай явахын зүйтэй КОП 26-ад бид бас усны төслийг нэгдүгээрт оруулъя, ус хөрс гэсэн агуулгаар оруулъя, тэн дээр мөнгө усгая. За энэ Тэзүү өнтрийг нэгж байгаад олон улсын хэмжээнд зөвлөлтөө тэмцэх ажлын хүрээнд говийг усжуулах, зохицуултар болгож авахыг байгаль орчин аюулгүй үйлчлэлийн сайд Батбаатар даалгавар өгөөд КОП-ыг одоо мөнгө усах одоо энэ ч бас хөрөнгө оруулалт зардал гарахаас гадна манай хувьд шар шуурга зөвлөлтөө тэмцэх зохиц ажлын хүрээнд нэлээд бас хөрөнгө оруулалт энэ босгоо явж байгаа. Тэр талаараа Батбаатар сайд мэдээлэл өгнө. За Батбаатар сайд хариулах уу? Батбаатар сайд. За. Усны 330 гор өгсөн хөв зөрөм энэ төсөл бол энэ үндсэн чиглэлд тусаагүй сайн шалтгааны нь бол хэлж эхлэв. Тэгээд энэ 6-гийн 3-1-2 гэж байгаа. Тэрэн дээр бол одоо усны нөөцийн зохистой ашиглалтыг дэмжих гээд үүн дээрээ бол үр дүнгээ яаж үүсгэх үү гэхээр усны нөөцийг хамгаалж нөхөн сэргээ хэмнэлттэй үр ашигтай хэрэглээг нэвтрүүлнэ гэд байж байгаа. Энэ үрээнд бол бас тусч байгаа гэж ойлгож болно. Ус бол амин чухал, туйлын чухал асуудал. Байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хувьд бол ус болон хүлэмжийн чиглэлээр нэлээд ажлуудыг үргэлжлүүлж байгаа. Сая ус төсөв бид нар батлагтай усны чиглэлд тодорхой хэмжээний тавигдаагүй байсан мөнгөний дүнг их хурлын гишүүд, говийн гишүүд хамтар санаачил тавигдсанд бас талархал илэрхийлээ. Тэгээ усан дээр бол